За орой мэндүргье. За ер нь бол дэмжиж байгаа. За тэгээд хоёрхон санал байна. За тухайн хэлэлцсэн асуудлын товч мэдээллийг тухайн өдөрт нь байршуулна гэд байгаа. Тухайн өдөр нь хэлэлцээ дамжуул яах вэ? Тухайн өдөр нь шөнө болчихвол яах вэ? Тийм учраас нэг зүгээр 24 цагийн дотор байршуулнаа гэдэг байдлаар өөрчлөлтөө явуулах боломжтой юу? За хоёрдугаарт их хурлын чуулган бол нийтийн хяналтын төв талбар гэдэг бол яалтчгүй зөв. Харин байнгын хороо бол мэрэгжлийн ажлын талбар байх ёстой. Ер нь ардчилсан парламентын засаглал хөгжсөн улсуудын зэшиг бол яг л энэ утга концепцоор явдаг. Өөрөөр хэлбэл байнгын хорооны үйл ажиллагааг одоо ингээд хэд улс төрөлд популизмд автах нөхцөлийг бүрдүүлчих үедээ гэсэн юм болгоомжлол байна. Тэгээ ер нь их хурлын чуулган ч гэсэн өөрөө ингээд бүрэн нээлттэй байх нь нөгөө гаднаас шүүмжлээд байгаа олон нийтийн сошиалын нийгмийн одоо энэ массын шүүгж байгаа тэр нөлөөлөлд автаад энэ шийдвэр оролцоод тэр тал руугаа хандчих үедээ гэсэн юм болгоомжлол байгаа. Тэгээ үүнийг та яг юу гэж үзэж байна? Энэ хэд нээлттэй байх, ялангуяа тэр мэрэгжлийн байнгын хороодууд нь өөрөө тийм олон нийтэд хуралдааныхаа чуулган болгоныг нээлттэй байлгах нь зөв үү? За гурав дахь асуудал бол яаж энэ хуралдаанаар хилцэж байгаа асуудлыг одоо үр ашигтай, үр дүнтэй хилцдэг болох вэ гэдэг асуудал их чухал. Өнөөдөр энд үг хэлж байгаа болон энэ асуудал оролцож байгаа хүмүүсийн бараг 50-аас дээш зөвхөн энэ телевизээр шууд явдаг учраас л энэ үгээ хэлж байгаа. Хэлэх ёстой, харагдах ёстой ганц талбар нь тэр байгаа бах. Эндээс болоод их хурлын чуулган өөрөө хит их сунжирдаг. Ач холбогдолгүй олон зүйлүүд яригддаг. Олон нийт рүү хандсан үг хэлээр ярианууд нь л одоо үгээр дамжиж явдаг болоод хэлэлцэж байгаа асуудлын гол агуулга алдагдаад, сунжраад, ач холбогдол нь багасчдаг. Энэ асуудал дээр нь олон улсын жишг ямар байдгийг, та ямар судалгаа хийв, таны энэ хууль батлагдаад явсан тохиолдолд энэ одоо эрсдлүүд яаж хаагдах вэ гэдэг асуултыг асууя. За анги төвшинг хариулъя. За төвшинг шүүний асуултанд хариулъя. Үндсэн хуулиар Улсын хурлын гишүүд бол эрх мэдэл нь ард түмнээс их сурвалжтай байна. Өөрөөр хэлбэл ард түмнийг төлөөлж байгаа нийт иргэн ард түмний эрх ашиг илэрхийлэх ийм үүрэгтэй байна. Тэгэхээр энэ сонгосон Улсын хурлын гишүүн маань ямар шүү байдлаар одоо жишээл эцсийн одоо үр дүн буюу санал хураалтыг тухайн хуулийг дэмжсэн дэмжээгүй энэ үр дүнгээ мэдэх нь бол яг энэ ард түмний энэ одоо их сурвалж болсон эрх мэдлийнх нь их сурвалж болсон ард түмнийгээ төлөөлөх зарчимд нийцнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол оролцож байгаа одоо чуулганд хилцэж байгаа энэ асуудлаас илүү яг товчт байдлаар эцсийн үр дүнгийн дэмжсэн дэмжээгүй энэ үр дүнгуудын гишүүд ард түмэн бол мэдхэд илүү хялбар болгож өгч байгаа. Тэгэхээр энэ нэг талаасаа бас Улсын хурлын гишүүдийг бас зарчим барих зарим асуудал дээр одоо ард түмнийх нь одоо сонгогчдынх нь дэмжиж ийсэн одоо санал болгож ийсэн зүйлийнх нь эсрэг ч юм уу эсвэл өөрийнхөө ярьдаг зүйлийнхаа эсрэг идэхгүй үйлдэлээр одоо чуулганы хуралдаанд оролцдоггүй байдлаар ч гэдэг юм уу иймэрхүү эсрэг одоо үр дүнгууд гаргадаг. Тэгэхээр энэ нь илүү шууд тухайн өдрөө гарчгаар илүү хариуцлагатай болох энэ дээр ач холбогдол өгөх иймэрхүү байдлууд нэмэгдэх болов уу гэж бодож байна. Телевизээр энэ одоо одоогийн одоо их хурлын чуулганы дэгийн тухай хуулиар бол их хурлаар шууд нээлттэй явж байгаа байнгын хорооны мэдээллүүд гэсэн нээлттэй явж байгаа учраас энэ нь одоо улс төржүүлэх гэхээсээ илүү энэ ард түмний мэдэх хэрэг гэдэг дээр илүү ач холбогдол гэж энэ зөв бохаа гэсэн юм бодолтой. Таны хэлсэн тэр нөгөө тухайн өдөр гэдгийг хилцүүлгийн явцад бас өдөр сунгал гэдэг асуудал орвол энэ 24 цагийн дотор шиг тийм иймэрхүү байдлаар найруулж болох боломжтой гэж бодож байна. Ер нь Улсын хурлын чуулганы дэг болон Улсын хурлын тухай хэд хэдэн хуулийн төслүүд явж байгаа учраас хэрвээ хэлц хэсэг нь дэмжигдвэл нийлүүлээд энэ хуулийн төслүүдийг хилцүүлээ сайжруулад явах болцоонууд байгаа гэж бодож байна. Баярлалаа.